Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэнд энэ сайхан гэрэлтэй гэгээтэй өдрийн мэндийг хүргэе. Бидний шинэ 7 хоногийн ажил бас маш өдөр бүтэмжтэй эхэлсэн учраас 5 гарагийн тань ажиллаас сайхан бүтэмжтэй байгаа гэдэгт миний хувьд итгэлтэй байна. За ингээд Монголын хамгийн өндөр хонжууртай үндэсний лотерей цааш нөхөн тохирол эхлэхэд бэлэн болсон байна. Яг энэ цаг мөчид та бүхэн тэгээ би Icon CGM болон үндэсний лотерей Facebook хуудасаар мэдчилж байгаа илээ. За ингээд миний хойно бол 5 автомат тоглоом үзэгч та бүхэнд харагдаж байгаа 3 төрлийн эдгээр тоглоодаас та сонгоод тоглох боломжтой. За одоо харин хэрхэн тоглох талаар бас зааварчилгааг өгье. Та бүхэн өөртөө ойрхон хамгийн ойрхон салбараасаа тасалбараа худалдаж аваад энэхүү бүглэг хуудсыг бүгэлснөөр таны тохиролд оролцох эрхтэй нөхцөлтэй болж байгаа юм а. За ингээд бидэнд бол хамгийн ихэнд уламжлал ясаараа 4-ийн 3 дугаар зэргийн хонжуураас тохирлоо эхлүүлдэг байгаа. 5 гарагийн 17 цаг 30 минутын яг өнөөдрийн тохирол эхлэж байгаа үзэгчтэй та бүхэн бидэнтэй хамтдаа байж аздангуудаа гэрчлэхээс гадна таас өөрөө аздан болох боломжтой байгаа юм шүү тийм үү? Хэрвээ та бүхэн бас тохирол хэрхэн явуулсныг өөрийн биеэр харахыг хүсвэл туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн төв байран дээрээс бас үзэх боломжтой юм шүү. Та бүхний өмнө үе талбай маань нээлттэй та бүхэн тохируулаас хэр шударга явуудыг бас өөрийн өдөр харах боломжтой. За ингээд олон үед ярилцлагаар өнөөдөр 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг эхлүүлэх болно. Тэгээд үзэгч та бүхэндээ бака мэдээллийг өгвөл шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрлсан. Тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг маань нэг бөмбөлөгнөөс 4 удаа давхцсан байгаа. За энэ бөмбөлөгнөөс та 4 ширхэг бөмбөлийг дарааллын дагуу зөв тач чадвал өөрийнхөө тавьсан базар 500 дахин өсгөж авах боломжтой. 4-ийн тасалбар худалдаж авсан үзэгчид маань 4-ийн 1, 2, 3 дугаар зэрэг давхар оролцох боломжтой гэдгээрээ бас онцлог байгаа юм. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Өнөөдрийнхөө эхний тохиолдлыг явуулъя. Гэсэн бөмбөлөгнүүд өнөөдрийн 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурт гарч ирсэн байна. Хэрэг та энэ дээр бооцоогоо тавьсан таны бөмбөлөг яг дарааллын дагуу таарсан бол та өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм а. Туу энгийн байгаа зүгштэй. За үргэлжлүүлэн 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурыг хамтдаа тоглох болно. Хамтдаа тохирлоо явуулна. Та бүхэн мөн гэрч олж байгаа. За шилэн хоргонд маань яг адилхан 40 ширхэг бөмбөлөг байрлсан. Нэг бөмбөлөгнөөс 4 удаа давцаа тэгээс 9 хүртэлх цифрыг бид байрлуулсан байгаа. За автоматар гарч ирэх 4 бөмбөлөг мөн дарааллын дагуу таарч явах юм бол та өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм. Ингээд тохирлоо явуулцгаая. Тэг буюу 30 гэсэн бөмбөлөг 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурт таарсан байна. Та энэхүү дарааллын дагуу хэрвээ зөв тааж чадсан бол өөрөө тавьсан бодцоогоо 1000 дахин өсгөж авах боломжийг эзэн болж байгаа. За одоо харин үргэлжлүүлэн 4-ийн 1-р зэргийн хонжуураа тоглох болно. Мэдээж 4-ийн маань хувьд бол яг 4 нь бол адилхан 40 ширхэг бөмбөлөг байрласан 40 ширхэг бөмбөлөг маань тэгээс X хүртэлх цифр бүхий 4 ширхэг бөмбөлөг давхцсан байна.
За харин та дараагийн дагуу яг таарч чадах юм бол ямар хонжир авах вэ гэхээр та өөрөө тавьсан бацаагаа 2 мянга дахин үржүүлж авах боломжтой юм шүү. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Гэсэн мөнгөлийг та яг дараагийн дагуу таарч чадсан бол дөрүүдийн 1-р зэргийн хонжирыг өөрийн тавьсан базгаа 2 мянга дахин өсгөж авах боломжийн эзэн болж байгаа юм шүү. За ингээд дөрүүдийн тоглосон үзэгчдэд баярлалаа. Та бүхний дундаас мэдээж маш олон азтан төрсөн гэдэгт итгэлтэй байна. Өргөжлөлтөй хамтдаа 6-ыг тоглох болно. 6-ыг маань хувьдаас дөрөв маш энгийн байгаа. 60 ширхэг бөмбөлийг энэхүү шилэн хоргонд байрлуулсан. Энэхүү 60 ширхэг бөмбөлний тэгээс 9 хүртэлх цифрүүд 6 удаад давцсан байгаараа ялгаатай. За дөрүүдээс юугаараа ялгаатай вэ гэхээр та дарааллын дагуу тааж чадвал 50 сая төгрөг болж байна. За харин дарааллыг эхний 2, хойдлын 2, эхний 3, сүүлийн 3, за эхний 4, сүүлийн 4, эхний 5 гэх маягаар та хэрвээ тааж чадах юм бол хамгийн бат нь 1500 төгрөгийн урмын хонжроос эхлээд та 50 сая төгрөг хүртэлх хожих боломжийн эзэн болгоороо бас онцлогтой байгаа юм а. За мэдээж байнга тоглолтог үзэгчид маань мэдж байгаа. Харин дөнгөж цай та бидний үзсэн болол яг одоо бид 6-ыг тоглох гэж байна. Ингээд үзэгчдэд амжилт хүсье. Зөв тааж чадсан бол та 50 сая төгрөг хожиж байгаа. За харин эхний 5 бөмбөлгийг за эсвэл сүүлийн 5 бөмбөлгийг яг дарааллынхаа дагуу тааж чадах юм бол та сая 500 сая төгрөгийн аздан болж байгаа юм шүү. Үүгээрээ 6-ийн манаас 4-ээс ялгаатай байгаа юм шүү үзэгчтэй.
За ингээд өргөжлүүлэн бүгдээрээ хамтдаа 642 jackpot-ыг тоглох болно. 642-ийн маань хувьд бол 120 сая төгрөгийн хонжиртэй, харин хамгийн бага хонжирын хувьд бол 10,000 төгрөг хожих боломжтой тоглолт байгаа юм шүү. За ингээд шилэн харганд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 шиг бөмбөлгийг байлгасан. Нэг бөмбөлгнөөс ердөө нэг л байгаа гэсэн үг. За 1-ээс 42 хүртэл дараасан эдгээр бөмбөлгийг та дараа л огт харгалзахгүйгээр тааж чадах юм бол та 120 сая төгрөгийн эзэн болох боломжтой. 6 ширхэг бөмбөлөг бол энд шилэн харгаас автоматар гарч ирэх байгаа юм шүү. За энэ бүгдээрээ хамтдаа тоглолтыг эхлүүлээ. Мэдээж өнөөдрөөс 120 сая төгрөгийн эзэн хожих болов гэсэн найдлага надад төрж байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа гэрч болцгаая. Эдгээр 6 бөмбөлөг бол өнөөдрийн тохирлын маань үндсэн 6 бөмбөлөг 642-ын үндсэн 6 бөмбөлөг. Эдгээр 6 бөмбөлгийг та дараа л огт харгалзахгүйгээр тааж чадсан бол 120 сая төгрөг таних давуу тал нь мэдээж та дараа л огт харгалзахгүйгээр таасан баг. Учиртай. За харин бонус бөмбөлөгний маань дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Доороо зураас байгаа үзэгчид маань харж байгааха бонус бөмбөлөгний маань дугаар 9. За та бүхэн яаж 12 сая төгрөг хожих талаар бас өнөөдөр мэдээллийг хүргэе гэж бодлоо. Үндсэн 5 бөмбөлөг. За эдгээр бөмбөлгөөс үндсэн 5 бөмбөлөг заав бонус бөмбөлөг нийлээд эдгээр бөмбөлөг хэрвээ дараа нь харгалзахгүйгээр таарч байгаа юм бол та 12 сая төгрөгийг хожих боломжтой. За бонус бөмбөлөгтэй нийлээд эхний 3 бөмбөлгөн дээр та мөн бонус бөмбөлгийг таарч чадах юм бол 10,000 төгрөг хожих боломжтой. Гэх мэтчлэн үндэсний дотроо бол тоглодог байгаа юм шүү үзэгчтэй. Тэгээ та бүхэн бас өнөөдрийн бас дугаартай хамтдаа байж гэрч асан гэж сэтгэлтэй энэ ламын үзэж байгаа үзэгчдийн манданд бол 5 гарагийн тохирлын ацтангууд байсан гэдэгт миний хувьд эргэлзэх байна. Та өөртөө хамгийн ойр байрлах үндэсний дотрын салбаруудаас тасалбараа худалдаж аваад өөрийн дуртай тоонуудаа бүгснөөр л мөнгө хожих бүрэн боломж таныг хүлээж байгаа. Бид та бүхэнтэйгээ даваа таваг баасан гаргуудын 17 цаг 30 минутаас Icon Gaming болон үндэсний дотрын Facebook хуудасаар шууд хүрч байгаа юм шүү. Та бүхэн бидэндээ үргэлж хамтдаа байгаарай. Бас дараагийн тохирлын гэрч болоод боддоор нь тохирол маань хэрхэн явдгийг бас үзхийг хүсвэл Туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний дотрын төв байран дээр хүрэлцэн ирээрэй. За ингээд баасан гарагийн тохирлоор иргэн уулзлаа баяртай. Та бүхнийг үргэлж аз ирээ.